Сайн байцгаана уу? Од мөндөр суугийн онцлог сэдв эхэлж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Од мөндөр радиогийн 83.3 107 хослолгоноор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкас ураатай Зая Спорт Shop, таны аялыг бид төрлийн ураатай Acer Mongolia оролцож байна. За өнөөдрийн сэдв болохоор Монголд инженер яг хэрэгтэй юу гэдэг сэдвээр ярилцахаар бэлгүү маань хүрэлцэн ирээд байна. T-Education сургуулийн үүсгэн байгуулагч. Тэгээд дэлхийн топ 10 сургуулийн нэг 100 илүү те 100 сургуулийн нэгт одоо суралцж ирсэн. Ингээд бэлгүү маань энэ сэдвээр ярилцахаар студид ирээд байна. За эхлээд шууд нэг сонирхолтой асуулт байна л да надад. Өөрөө чинь T-Education гэдэг өмнө орж исэн тэр нэвтрүүлгийг би үзсэн. Тэрэн дээр аягүй тийм сонирхолтой юм ярьж исэн. Монголд бас боловсрол ямар шууд төвшөнд байгаа тэр гэсэн талаар те. За тэгээд тэрэн дээрээс яг хуу би ингээд сайн ойлгоогүй нэг юм болохоор яг танахыг би уг нь юм сургуульд ордог сургуулийн тийм газар төв юм болов уу гэж утсан. Анх бодож ирсэн. Тэгсэн чинь яг тэр нэвтрүүлэгтэр болохоор бараг 10 жил болоо явцсан уу? Би бараг буруу ойлгосон уу? Бараг тий нөө дунд ерөнхий боловсролын дунд сургууль гэдэг шүү дээ тий. Бүтэн 10 жилийн сургуулийн хөтөлбөр олгодог ийм сургууль юм уу? Эсвэл сургуулийн төв юм уу? Энэ талаар нэг жоохон тодорхой болгож өгөөч. За шуудхан гэх юм бол манайх 10 жилийн одоо хугацаанд 3-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд яг нэг хичээлийг л заадаг сургууль. Тэр нь болохоор дижитал технологи гэдэг нэртэй хичээл. Одоо Монголд бол тэр нь бол байхгүй байгаа. За тэгээд тэр хичээлийг нь 3 дугаар ангиас 12 хүртэл нь яг ингээд цагийн стандартаар нь олгож байгаа. Гэхдээ яг нөгөө сургуультай давхцахгүй гэдгээр бид нэр хагас бүтэн сайдны хичээлийнх нь хуваарийг тавьж өгöd байгаа байхгүй. Одоо жишээлбэл Монголд физик гэдэг хичээл ордоггүй, бусад оронд ордог байлаа гэхэд манай сургууль яг тэр физик гэдэг хичээлийг 6 дугаар ангид нь одоо юу гэдэг нийт 64 цаг олох хэрэгтэй бол тэрнийг бид нар 64 цагт нь олгоод явдаг хичээл. Харин манайх болохоор ялгаатай digital technologies гэдэг нэртэй тийм хичээлийг л орж байгаа гэсэн үг. Тэр мэдээлэл зүйн энтергийн хичээл ороод идэг үстэй байгаа нь. Тэрнээс ялгаатай юм уу те? Ялгаатай. Мэдээлэл зүйн хичээл бас орох ёстой. ICT IT гэдэг хичээл тэр бол нөгөө нэг хүмүүсийг хэрэгэлд сурах тий proficient consumer user гэдэг байгаа шүү дээ. Word дээр лаг юма хийчдэг тий PowerPoint дээр айтайхан ингээд нөгөө презентацаа хийчдэг. Тим хүн бэлтгэхийн тулд тэр хичээлийг бол заавал үздэг. Харин одоо болохоор шинээр гарч ирж байгаа юм юу гэхээр тэр PowerPoint гэдэг програмыг чинь лаг байлгахын тулд PowerPoint гэдэг програмыг хийдэг хүмүүсийг бэлтгэдэг хичээлийг Digital Technologies гэдэг австралид нэрлэлчээд байгаа. Тэр хичээлийг бид нар үздэг гэсэн үг. Ер нь бол программистуудыг програмын инженеруудыг 10 жилд нь бэлдээд байгаа юм шиг сонсогчлаа бүр. Тий. Одоо Digital Technologies гэдэг сэдв бол бас хөөрхөн том сэдв баггүй. Та ч одоо computer scientist шүү дээ. Тэгвэл computer science дотор ч ингээл зөндөө олон теори ингээд салж явж байгаа шүү дээ. Манай Digital Technologies дотор болохоор яг ингээл тоон системийг ажилуулдаг бүхэл зүйл багтдаг. За хардвер нь багтна бид нар тэр одоо микроконтроллер, монтроллер тэгээд энэ орчин үеийн дээр сенсор, менсор гэдэг тэд нарыг багтна. Бид нар өөрсдөө одоо хөрсний чийг хэмжигч хийгээд тэр хөрснийхөө чигийг хэмжээд одоо цэцэгний чинь хөрс хатживэл дээрээс нь ийм actuator мотор энэ төр онгоолгоод услаад гэдэг ийм системийн тулд бид нар хардверийг бас хийн. Дээрээс нь ямар ч дижитал одоо төхөөрөмж гэх юм бол заавалчгүй програмтай холбоотой байж байгаа. Тэгэнгუთ бид нараас энэ програмчлал, кодчлалыг нь бас үзнэ. Тэгэл digital одоо technologies дотор чинь гар утас чинь орж байгаа, компьютер нь орж байгаа тий. Тэгээд одоо бол баг хэрэгтэй хэрэггүй бүх юмн дээр ингээд digital болоод байна шүү дээ. Таны хэлсэн нөгөө мөрийн хууль энэ дагуу бид нар чинь хямдхан компьютертэй болох тусам digital байх ёсгүй зүйл нь хүртэл digital одоо болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг бид нар хүүхдүүдэд яаж ажилтдаг гэдгийг тайлбарлаад тэгээд тийм зүйлсийг яаж хийдэг гэдгийг нь одоо тайлбарлаж өгч байгаа гэсэн үг. Тэгээд сургаж байгаа гэсэн үг. Тэгээд одоо энэ бол маш хэрэгтэй одоо чадамж болчиход байгааг нь дэлхийд сүүлийн одоо үед улсууд анзаараад энэ талаар нөгөө нэг юу одоо хөтөлбөртөө бол оруулж ирээд байгаа. Тэгээд хамгийн сүүлд миний шалгаснаар бол дэлхий дээр бол яг ингээд улс улсаараа хийцнэр бол 7 улс л байгаа. Тэр нэг нь болохоор Австрал. Өөрөө бол Австралд сурж агаад ирсэн хүн байгаа даа шүү дээ. Тэр өмнөх нэвтрүүлэг директор нь Австрал сурж байхдаа нэг сонирхолтой болж исэн гэд ярьж исэн. Яг нөгөө Монголд айгүй мундаг сураад идэг. Тэг яг тэнд очисон чинь бодлого өгöd тэр матрикс үржирийн
бодлого үзэжсэн. Тэгээ тэрийг нөө хүүхдүүд 10 жилийн дөнгөж төгсөж орж ирсэн хүүхдүүд шууд ингээд компьютерийн програмчлал ашиглаа автоматжуулаа утцсан гэж гараараа утгахгүйгээр. Тэнгүүд Монголд ч юм болохоор яг тийм програмын болохоор яг бүр ингээд мэдээлэл зүйн хичээл дээр яг хоо Excel Word энэ төр ороод байгаа юм тийм. Бүр яг програмчлал гэдэг юм бол ингээд олимпиад явдаг ч юм уу тиймэр хүүхдүүд бичүүлээд байгаа шиг. Яг хоо сүүлийн үед бол нэг жоохон код мод бичүүлдэг болгосон л баг л та. Гэтэл яг тэр хичээлийнхаа одоо математикийн хичээл үзчихлээ гэж үтэй л да тий. Тэнгүүд тэрийг яаж автомат болох вэ? Яаж гэрийнхаа даалгавраа яаж автомат болох ч юм уу тий. За тэгээ өөр юу гэдэг юм? Физикийн хичээл дээр одоо би нэг гоё юм үзлээ. Нэг татхууч ч юм уу тий. Татхууч гэж ингэж ордогоо одоо ингэж тооцоолж болдог. Нэг дээшээ шийдсэн бөмбөг ингээд парабол зураад унжаага гэх юм бол би угаан тэрийг бол баг компьютерийн кодыг одоо энэ өндөрлөгөөс нэг компьютерийн код мэддэг болсон өндөрлөгөөсөө бодох юм бол шууд ингээд компьютерийн код болгоод бичээд юм баг тоглоом хийчмээр байгаа байхгүй тий. Тэнгүүд энэ яг тэгж уйлдах юм санагдаад байна л да. Одоо цоо шин хичээлийн хуваар дээр цоо шин хичээл юм хичээл гэсэн үг гэж би ойлгоод байна. Мэдээлэл зүй, биеийн тамир, хим, физик гэжсэн яг юм дижитал технологи гэдэг тийм одоо хичээл нэмэгдээд тэгээ тэрийг бол бид нар бол хагас амтсанд тань сургууль дээр очиж үзчих юм шүү дээ. Энэ эдгээр хоорондоо ингэж ер нь уйлдаж холбогдох одоо Монгол хичээлийн агуулгууд одоо түрүү хэлсэн шүү дээ яг би нэг математик дээр нэг юм үтчихлээ. За тэгээ багш нэг гэрийн даалгаварт юм өгчлээ тий. За наадах одоо ингээ матриксийн өрчрийг бол ингээ хийгээ дээрээ 10 нэттэй гэдэг нь бол би гараараа хийхэд л айгүй их цаг хугацаа шаардах гадахаар нөгөө нэг дижитал технологи хичээл дээр үтсэн програмчлалын хичээлийг ашиглаад шууд ингээ автоматжуулж болдог ч юм уу. Эсвэл яг түрүүний хэлсэн шиг миний одоо ойлгосноор бол танад бүр ингээ тоглоом гейм девелопмент дээр хүртэл ингээ үздэг гэж ойлгосон. Тэгэхээр одоо тэр физикийн хичээл, химийн хичээл, биологийн хичээл бүгдээр ингэ би ингээд програмчилж байгаа байхгүй. Ингэж уйлдах боломж байдаг. Ер нь ингэж уйлддаг танаа ер нь хөтөлбөр. Ер нь бол бүх хөтөлбөрүүдийг яг нөгөө нэг зохиохтой анхнаасаа зохиохтой ингээд юу cross curricular interdependency гэдэг үгтэй заяа. Ер нь бол хоорондоо юм уйлдсан байдлаар зохиож өгдөг. Тэгмээд одоо жишээлх юм бол Австралид бол яаж уйлддаг вэ гэх юм бол мэдээлэл зүйн хичээл гэдэг нь орж байгаа. Хөдөлмөрийн хичээл гэдэг нь орж байгаа. Тэгмээдээ дижитал технологийн хичээл нь орж байгаа. Тэгмээдээ тэр одоо юу үзэх вэ гэхээр за мэдээлэл зүйн хичээлээрээ одоо search engine ашиглаад одоо Google-с юм уу одоо өөр Yandex-с ч юм уу юм хайгаад тэгээд тэрнийхээ мэдээллийг боловсруулах. Тэрнийхээ тухай ингээ гоё постэр хийх ч гэдэг юм уу тийм үзчихлээ гэж. Тэгмээд Австралч өөрөө ингээ амар тийм байгаль сайтай гоё газар ихгүй. Тэгмээд ингээд ховорц ураг мэлэмтэн байлаа гэж бодоход за манай энэ сургуулийн ойр хаваар ургадаг ховорцсон цэцэг юу байна гэдгийг хайчиж байгаа тэр хүүхд. Тэгмээдээ олонгуудаа тэр цэцэгнийхээ тухайн мэдээллүүдийг ингээд аваад дээр нь ингээд хөөрхөн постэр бэлдээд тэгмээдээ тэр цэцгийг одоо цөмөрөө сургуультаа ингээд юу жижигхэн хүлэмж бариад хийя гэдэг энэ тал дээр ингээд хөдөлмөрийн хичээлээр ингээд хүлэмжийг хийчихэж байгаа. Тэгмээдээ цэцгээ авчиад тавьчихж байгаа. Тэгмээдээ тэр постэр мострыг ингээд хөөрхөн хевлээд ингээд гараад ирчих. Тэр чинь ингээд хөдөлмөр мэдээлэл зүг гэдэг хоёр хичээлээр яваад шүү дээ. Тэгмээд тэн дээр нь яг түрүүний хэлсэнчлэн энэ цэцэг чинь өөрөө тэдэн хувийн чигшилтэй тим градус дургадаг цэцэг штэ гэх юм бол тэн дээр нь юм хөрхөн жижигхэн сенсор зоогоод микроконтроллероор холбоод тэгмээдээ тэн дээрээ автоматжуулалтын нэгэ туслахааны систем ингээд ингэж явдаг юу систем байгаа даа байхгүй бүгдээрээ ингэж нэг юмыг тойрж ингэж үздэг. Тэгмээд энэ одоо хичээлүүдийн ийм олон уялдаатай хичээлүүдээс нэгийг нь би ингээд суглаад аваад ирсэн байж тээ digital technologies. Тэгэхээр энэ бол яг одоо бол Монголын юутай бол уялдж байгаа юу гэх юм бол сэдвэр юу бидний зохиосноор бол одоо арай л уялдахгүй. Гэхдээ дараа жилээс бол бид нар уялдуулна. Одоо жил болгон хөтөлбөрийн шинжилгээг бол бид нар яг хийдэг хөхгүй. Тэгвэл хүүхдүүдийн өөрсдийн creativity-гээр бол айгүй уялддаг. Одоо жишээлбэл би манай дүү манай дээр явсан. Тэгэл тэгвэл газар зүгээрээ одоо шалгалт авсан байхгүй юу орнуудыг гаргаж ирэх юм бол нийслүүдийг нэрлдэг ийм шалгалт байна. Тэгэнгუთ дүү сайхан гар ингээл тоглоом зохиогоол ангийнхнаараа бүгдээрээ тоглосоор байгаа. Тэгээд бүгдээр онцовцсон байхгүй. Ямар тоглоом? Улсын нэр гараад ирэнгუთ доор нөгөө нэг нийслийг бичдэг тийм. Веб юм. Веб биш зүгээр ингээ компьютер дээр локал тийм програм хийсэн. Тийм. Тэгэнгუთ тэрнийг ингээ хөөх үе мүйтэй болгоцсон. Ингээд юу улсын нэр гараад ирэнгуთ дөрөв одоо юунаас одоо листнээс ингээд нэг зөвийн сонгодог монгодог арай мундаг үе явах юм бол шууд өөрөө гараараа бичих хичээлээ донтож хийх нь шүү дээ. Тэгээ ангаараа тэрэн дээрээ тоглож оноо цуглуулсараа тэгсэрээ нөгөө нэг юу улсын нийслэл мислээ бол амарлаг цэжсэн байхгүй тий. Танах гэхдээ сая жил болгон хөтөлбөр гаргадаг гэсэн үү? Тэр 10 жилийн тэр чинь танах чинь миний харснаар 3 дахь ингээс 12 дахь инг хүртэл байгаадсан тий. Тэгээд тэр чинь одоо баг нэг юм 10 жилийн хөтөлбөр байх хэрэгтэй юм шүү. Танах тийм хөтөлбөр бол гаргасан байдаг уу?
Тийм гаргацсан байдаг. Аха. Одоо Австралиас бол бид нарт тийм стандарт тавьж өгдөг байхгүй. За одоо Акара гэдэг газраас тэр стандартын дагуу ерөнхийдөө бол сургуулиуд өөрсдөө яг хөтөлбөрүүдэд зохиогоод жил болгон шинжилээд ингээд явах хэрэгтэй. Тэгээ манайх бол тэрнийг гаргацсан байгаа. Тэгээд эн чинь одоо нөгөө нэг яг математик, физик энтер гэдэг шиг хичээлийн удаан одоо өөрчлөгддөг. Тэгээ одоо физик дээр бид нар 7 дугаар ангид үзэх шинэ нээлт одоохондоо хараахан гарч ирээгүй шүү дээ. Тийм учраас бид нар өөр зүйлс нэмэгдэхгүй байгаа болохоор яг заах арга зүйтэй холбогдлолтойгоор туршилт муршилт нэмэх юм уу удаан шинжилгч болж байгаа байхгүй. Манайх ч стандартаар барьж ивэл хөтөлбөрийг нь хилээд өчгөр амар хэцүү байхгүй. Одоо бид нар энэ жил жишээлх юм бол хичээлийн дундаас хичээлийн 2 дугаар улирлаас Microsoft-ийн Small Basic гэдэг хэлийг бид нар шууд авч хайж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр чин юм supportгүй болсон хэл. Бид нар хүүхдүүдэд тэрнийг ингээд 2 жил заасан байдаг. Тэгээ үргэлжлүүлээд заа гингууд багш нар за эн чин supportгүй байна. Энд ингээ алдаанууд нь ингээ засагдахгүй бодлаа. Тийм учраас энийг болоод цөмөрөө Python руугаа шууд шилжье гэд. Тэгмээд тэр нь одоо шилжихээс л өөр арга байхгүй. Тэрнийг шилжүүлчих. Тэгээд энэ жил бас одоо 3D printing-ийн хөтөлбөрийг бас бид нар ингээл нэмж оруулж ирж байгаа байхгүй. Одоо харж аал за цөмөрөө энийг оруулж ирэхгүй бол одоо болохгүй байна. Стандарт нь бол байж болох хамгийн мууг нь хэлж байгаа шүү дээ. Энээс доош орж болохгүй гэд тэ. А дээш нь бол бид нар хязгааргүй нэмж болно. Тэгэл одоо хүүхдүүдэд 3D принтерээр за ийм моделийг ингэж хийд юм аа. За тэгээд принтер чинь бас өөрөө ингээд физикл юм чи зарим дүрсийг чадахгүй шүү дээ. Хитрхи нарийнхан урт юм хийчих юм бол тэр чинь бас тогтохгүй тэ. Хэвлж яхад тэднийг мэдрүүлэхийн тулд бас ингээд юун дээр хөтөлбөр дээр нь энэ жил нэмэл өчөж байгаа байхгүй. Тэгэл зарим юм хасан, зарим юм нэмэн. Одоо дараа жилээс гэлтэх юм бол одоо хятадууд дөнгөж сая зарласан шүү дээ. Хүүхд болгонд ингээд AI-ийн хичээл ордог болёо, химэл оюун ухааны хичээл ордог болёо гэд. Тэгэл бид нар ч гэсэн ялгаагүй за бид нар нэрээгээсээ энэ AI-ийн хичээлийг ордог болох хэрэгтэй байна. Prompt engineering гэж юу бид юм бэ гэдгийг одоо ордог болох хэрэгтэй байна. Тэгээд хэддүгээр ангийн хүүхдүүдэд орж эхлэх юм. Тэ тэрнийгээ бид нар бол орно гэдэг бол ямар ч байсан зарлж байгаа. Тэгээд одоо бол хичээл амарч бид нар судалгаа хийгээд 6 дугаар ангийн хүүхдүүд prompt engineering-ээр ийм юм үтцсэн байх хэрэгтэй ч юм уу те. Одоо өмнө нь бол бид нар програм ингээл бичиж чааш таны хэлж байгаа одоо юу гэдэг тэгшүүн цогт дуруулчин математик дээр ингээл үзчихэж байгаа геометр дээр тэнгуутаа 2 cat нэг өнцгийн хүчил бос бүх мэдээллийг гаргаад ирчих болдог шүү дээ. Тэр мөр нэг ингээд хийдэг кодыг бол бид нар гараараа хийлгдэг гэсэн мөхгүй. Тэнгуут тэр чинь нэг хүүхэд за нэг юм одоо нэг project шүү дээ. Нэг юм project хийдэг, 2 юм project хийдэг тэгэл цаг нь дуусдаг гэсэн бол prompt engineering-гээ ашиглаад тэгшүүн цогт гурвалжин, адил таалт гурвалжин тэгэл гурвалжин доторх юу одоо дугуй доторх гурвалжин гэл тэр project-ийн тоог нь нэмж болох гэдэг байгаа байхгүй. Хүүхдүүдийн гарцыг нэмээд шүү дээ. Тэр хүүхдүүд заавал гараараа эхлээд бол мэдээж дизайны дагуу эхлээд ганц хоёрыг нь бол гараараа хийн ганцыг нь. Тэгэнгуутаа за одоо бид нар prompt engineering ашиглах юм бол чиний энэ гараараа бичээдсэн энэ код чинь энд ингээд гаргаад өчлөө. За одоо тэгвэл энийг ашиглаад юу хийж болох вэ гэл. Prompt engineer одоо ирэх жил орж ирнэ гэсэн үг. Одоо 9 сараас орж ирнэ гэсэн үг. Nice. Гэтэ танах ингээ хөтөлбөр чинь ингээд одоо нэг өсөндөө ингээ динамик маяг хэл юм биш үү те. Ингээд тэр ч аргагүй л дээ технологийн ертөнц яаж хөгжиж байгаа вэ лээ те. Нэг өглөөс ирэхэд баг тэр чигтээ технологийн disruption болцсон гэ байждаг. Эм чи одоо бас нэр хөтөлбөрцсөн тийм байхгүй болохгүй. Гэтэ тийм динамик тийм хөтөлбөртэй бол би одоо за тухайн жил нь харж агаад за энэ 6 дугаар ангитны хөгтө оруулчих гэд ч юм уу те. Альсгүй за энэ нэг юмсан байж байгаа нэг 10 11 дугаар ангит нэг 11 дугаар анги хүртэл байлгаж 11 12 дугаар ангид л солих чигээд тэгж болох юм биш үү? Яг наад чинь бол амар гоё боддог бодлохгүй тий. Тэртээ тэргүй 3 дугаар ангийн хүүхэд 10 жилийн одоо төгссөнийхээ гараа 3 дугаар анги 10 жилийн өмнө үзчихсэн юм нь баг хамааралгүй болчихно гэж одоо эцэг эхчүүд бас бодож байгаа. Тэгэл ингээл төхүүлж байгаа л ингээд суулгаж сурч яг одоо шинэ байгаа юмнуудаас сурч буруутах аргагүй. Гэхдээ арай цааш нь дахиад бодоод үзэх юм бол энэ чинь бас хэрэглээ гэдэг талаас илүү боловсрал гэдэг зүйл байгаа. Хүүхдээ манад явуулснаар энд ингээд за мэдээж 4 зүйлийг бол манахаас бол аавна. Нэгдүгээрт одоо энэ их өөрчлөгдөж байгаа технологийн 900-д технологи мэддэг, чаддаг, ойлгодог хүүхэд гаргаж байна гэдэг бол энэ бол ирээдүйд өөрийнх нь амьдралын баталгаа болж байгаа. Нөгөөтэйгөр болохоор энэ хамгийн том тархины дасгал гэхгүй ууг нь. Одоо логик сэтгэлгээ хөгжүүлдэг хичээлүүд гэх юм бол за математик, геометр гэсэн юм юутай хичээлүүд манад байна. Гэхдээ одоо орчин үед хамгийн хүндрэл үнэлэгдэж байгаа problem solving гэж байна шүү дээ. Асуудал шийдвэрлэдэг ийм чадварыг эн чин тархич яг юм болчин шиг байхгүй. Та ингээл тэгээ 6 настай хүүхдээ төгөлдөр хуур сургаж болно. 20 хүрчээ сургачих болно.
аль аль нь амжилттай байж болно. Гэхдээ 6 настайгаас сураад байнга дадаад ирсэн хүүхэд чинь төгөлдөр хуурн өөрийнх нь биеийн нэг хэсэг шиг юм болчих واخгүй. Тэгэхээр манай ч гэсэн ер нь бол 3 дугаар ангита тэр хүүхэд ингээд тархины дасгал хийгээд яваад байгаа учраас энд өөр ер нь бол хичээл байдгүй шүү дээ. Problem solving хийгддэг. Энэ яг нөгөө нэг тархины энэ хэсгийг хөгжүүлдэг хичээл нэгч байхгүй. Одоо ганц байгаа л дижитал одоо технологис болж байгаа байхгүй. Чамд ийм проблем байна. Тэгээд ийм tools байна. Эднэрээр яаж энэ асуудлыг шийдэх вэ гэдэг хичээл 10 жилд өөр байд юм уу? Яг жинхэнэ инженер бэлтгээд байна шүү дээ. Өөр яг асуудал шийддэг тий. Тэгмээ тийм хичээл байхгүй учраас энэ чинь багаас нь л хийх хэрэгтэй байхгүй. Хамгийн нөгөө нэг сурах боломжтой байгаа үе чинь бол угаасаа багасаа тий. Neuroplasticity гэдэг одоо юу байгаа шүү дээ. Тархины өөрийнхөө нөгөө нэг холболтуудыг салгах, нийлүүлэх хамгийн бага нөгөө нэг одоо effort гаргадаг үе дээрээ л энийг сураад авчих юм бол энэ чинь өөрийнх нь одоо бодлын процессын нэг хэлбэр болчихж байгаа байхгүй. Манай дээр бол ингээл тэр хүүхдийг бол 10 жил ингээд problem solving хийлгээлэх юм бол тэр хүүхэд шууд дараа нь ингээд нэг юм хараад одоо хоёулаа 10 дугаар ангийн хүүхэд бай заа. Нөгөөт нь 8 дугаар ангиас орсон. Тэр чинь ингээд араас нь хөөж гүйцэж байгаа болохоор ингээд юу одоо тархин ингээд завгүй шүү дээ. Дээрээс нь 3 дугаар ангиасаа байнга л юм хийж исэн хүүхэд те. Хоёулаа энийг адилхан проблемыг харахад нэг нь яхлыг ойлгож явах нөгөөт нь энэ шийдлээ ботсон те. Ботсон байна те. Ер нь гэхдээ яг эрдэм мэдлэг гэдэг бол яг тэгж явд юм шиг. Бас дээрэс нь одоо саний дадал зуршил байгаа дээ шүү дээ. Им экспоненциал явдаг. Эхлээл бага юм шиг ингээд ерөөсөө агцгарахгүй юм шиг ингээд явж ийснэ. Сүүл рүүгээ ингээд нэг жоохон ихсэж хагаад гинт ингээд дэшээ буучдаг. Харин тийм зүйл байгаа болохоор бид нар нэг алидийн орбитд орцсон байж байгаа хүмүүстэй цуг авч 10-аар 1 дээр нангид чихчих юм бол тэр чинь тий дүнгэж ингээд нэг газрын гадаргаасаа салж байгаа буужингуудтай цуг уралдуулах гэдэг шүү дээ тий. Тэр нь бол заавал 3 дугаар ангиас нь л юм байна тий. За юу ярьж байна? Хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаа тэгээд цааш өргөлжлээ. Хэвээ гоё явж байна. За манай хамтран ажиллагчаар болохоор таны аялыг бид урлын ураатай A-Star Mongolia ажиллаж байгаа. За энэ удаагийн бидний ярих гэдэг зүйл маш сонирхолтой. Од мөндөр багийнхантай хамтсан гэж зохион байгуулж байгаа юм. Од мөндрийн багийнхантай цуг аялдаг. Тэгээ од мөндрийн багийнхнаар одоо тэр мэдлэг мэдээлгээр тий хагад цацж байгаа хүмүүсээр ингээд аяллаа ингэж тайлбарлуулах, тэдэртэй цуг хамт явах, тий өдөржингөө хэдэн өдрийн турш аяллаа туршид ингээд хамт байгаад илүү сайн дотн танилцаад ингээд явдаг юм гоё аяллуудыг бол A-Star Mongolia-гаас ингээд зохион байгуулдаг. Гадагшаа юм уу дотоод? Гадагшаа. Одоо энэ удаа болохоор 4 хотын аяллыг Вьетнам, Камбож улсаар ингээд зохион байгуулж байгаа. За энд болохоор Анкор тэр Камбож улсын Анкор тэгээд Кок Кэр гэдэг чинь Вьетнам улсын Халон Бэй тэгээд Вьетнам улсын Нимбин гэдэг газруудаар бол ингээд аялал зохион байгуулж байгаа. За тэгээд энэ удаагийн аяллаар болохоор нэг сонирхолтой юм одоо энэ ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн юм сонирхолтой газар явж байгаа. Тэр Анкор гэх газарт ингээд байж байгаа. Ерөнхийдөө болохоор яриад байгаа нь ингээд байгаа. Дэлхийн 7 гайхамшиг гэдэг дээ шүү дээ тийм. Тэр 7 гайхамшиг хэрвээ ингээд 8 гайхамшиг гэж байсан бол яг тэнд нь бүртгэгдэх байсан. Тим газар гэдэг байгаа байхгүй ерөнхийдөө. Тийм бүр сонирхолтой эртний тийм олдвор бүр ингээд дээр ингээд жүнгэл мөнгөлд бий болсон байсан. Ийм сонирхолтой маш сонирхолтой тийм газруудаар явна гэж төлөвлөж байгаа юм шиг байна. Тэгээд би бол одоо энэ аялалд хамт ингэж юу яаж чадаагүй те айгүйх те готарч байна. Айгүйх гимжиж байна одоо хайр юм гээд. Тэгээд энэ гайхалтай аяллаар бол ингээд явах боломжтой юм байлээ. За манай од мөндрийн багийнхан болохоор энэ Бацая, Зулаа, Урнаа гэдэг одоо манай энэ нэвтрүүлгийн одоо ард сууж идэг найруулагч Гомбоо маань бас ингээд цуг хамт явах байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн ард ер нь хэн сууж идэг гэдэг талаар тий бас ингээд сонирхож байвал. За тэгээд дээрэс нь шээ энэ ерөөсөн дэлхийн одоо энэ дэлхийн бөмбөрцгийг юу гэдэг чинь глобус ерөөсө 10 хуруу шиг нэг ч зүв орох ингээд зай үлдээлгүйгээр бүгдийг мэддэг одоо энэ манай хөл бөмбөгийн тайлбарлах заяа ах маань за тэгээ зулаагч маань явна те одоо манай од мөндрийн захирал маань шүү дээ те за надтай цуг одоо шинжлэх ухааны нэвтрүүлэлт хэвтэлдэг орнаа маань явна за ингээд энэ олон хүмүүстэй цуг одоо энэ Камбож, Вьетнам улсуудаар A-Star Mongolia-гаар аялахыг хүсэх юм бол одоо 72 тэгтэг 92 тэгтэг утсаар холбогдох боломжтой юм байлээ. За ингээд цуг аялцгаагаараа удахгүй болох юм байлээ шүү энэ аялна. За ингээд цаашаа аялаа. Үргэлжлүүлье. За юу аялал нь тийм хүний тоомоо хязгаар байгаа мó? Тэр ер нь яарах л хэрэгтэй баг. За. Тэгээ ер нь яарах хэрэгтэй шүү. Тэр нөө дороо дуусчдаг. Тэр чинь айгүй хүний тоон мэдээж хязгаар байгаа. Тэгээ тэр нөө хүмүүс ингээд бүртгүүлээ дуусчихсан. Одоо айгүй л дууссан байгаад. Зүгээр одоо гайхуулж байгаа ингээд. Тэ. За цаашаа ингээ аялаа. Юу. Би нэг юм сонир ботсон. Би бас өөрөө
ер нь боловсрал тэр цэм одоо энэ шинжлэх ухааны технологийн компьютерийн салбарын боловсролыг айгүй ихтэй сонирхдаг. Одоо жишээлбэл танай компаниг айгүй зэн сонирхоод байгаа байхгүй. Яг тэгэхээр одоо би Ярмагт байдаг. Тэгээ Ярмагт байж гот ч бас айгүй төвөгтэй ш ер нь хотод ажилтаа хүн Ярмагт байна гэдэг чинь бол ингээд дор хajил нэг талдаа 3 цаг төгжирж шин чи юу гэсэн юм бэ те. Дахин явчаад ирэхээр. Тий. Тэгсэн чинь танаа нэг салбар одоо Ярмагт байд юм байна гэдэг би сонслоо. Тэгэхээр одоо танаад одоо багшаар орж болд юм уу? Танах ер нь одоо энэ боловсрол гэдэг чинь бол эко тогтолцоо шүү дээ. Зөвхөн одоо сурагчид нар байхаас гадна багшаар байх хэрэгтэй. Танаа ер нь багш нар ямар хүмүүс байдаг вэ? Танаа ажиллах орчин ер нь ямар вэ? Ер нь ингээд хүмүүсийг багш нарыг бас ингэж хүлээж авахд хэр нээлттэй байдаг вэ? За манай багш нар болохоор Монголын одоо топ сургуулиудаас 3.6-аас дээш голчтой инженерийн ангийн оюутнуудыг ерөнхийдөө авч ажилуулдаг. Дандаа 2 3 4 дугаар курсийнхан байна. За энэ нь бас их давуу талтай заяа. Хоёлаа нөгөө нэг манай эртний өмнөх гэдэг шиг ерөнхийдөө ингээд хүмүүс бас энийг зарим эргээр харан зарим сүргээр харна. Тэгмэд сүргээр харж байгаа энэ оюутнууд чинь багшлаад иж болж байгаа юм. Ер нь хизээ ингэжсэн, хинтлийн хаана ингэжсэн. Дэлхийн бүх газар ингэдэг хөөх. Тэ. Одоо хоёулаа зүгээр mind experiment явуулъя заяа. Австралид байгаа. Цөмөрөө ингээд Австралид яг байжсэн бүх мэрэгчлэтнүүд нь яг ингээд хэвэндээ байжсэн чинь гинт за цөмөрөө digital technologies гэдэг хичээл оруулъя. Энд нь компьютер програм заах юм байна, электроник заах юм байна, роботик заах юм байна, веб дизайнинг заах юм байна. За хэнийгээ бэлтэж оруулах вэ гэж байна. Армагеддон гэдэг кинон дэр нөгөө нэг баахан газар ухдаг багийн нарыг юу болгосон шүү дээ. Сансрын нисгч болгосон тий. Тэр шиг ингээд хэнийгээ бэлтэх вэ гэдэг чинь. Тэгмээ сонголт байна. Одоо байгаа мэдээлэл зүйн багш нараа энийг бэлдээд оруулъя. Эсвэл одоо энд байгаа 2 3 дугаар курсыг чинь аль хэзээний инженерийн суурь мэдлгүүдэд авцсан прожектуудаа үзээд явж байгаа энэ хүүхдүүдийг багшлах арга зүгийг нь олгоод оруулъя. Тэгмээ та бас өөрөө яг энэ computer scientist гэдэг ангиар явж исэн хүмүүс ба тийм мэдээлэл зүйн багш тэр ангийн дээд матийг үзэх хэрэгтэй болно, програмчлалын суурьуудыг үзэх хэрэгтэй болно. Ингээд баахан яаж 2 жилийн дараа эн чинь юм заах хэрэгтэй болчих гээд байгаа шүү дээ. Тэгэн гот дээрэс нь роботик заадаг хүн өөрөө араас нь cyber security зааж чадах юм уу гэдэг. Би болж чадахгүй. Би cyber security-гийн юу анхны шатны introduction хичээл үтсэн болохоос би болж чадахгүй. Тэгэн гот AI зааж заа гэдэг. Би бол AI-г өөрөө заахгүй. Тэгэн гот манад AI инженерийн ангийн оюутнуудаас байна. Тэгээ cyber security ангийн оюутнуудаас байна. Эдгээр чинь өөрсдөө яг энэ чиглэлээр нь ингээд заахын тулд за одоо бодлого бодъё. Та Австрали улсын боловсролын яамны сайд шийдвэрээ гарга. Хэнийг өдөртөх, хинээр заалах. Энэ хүний нөөцөө яаж бий болгох вэ? Тэгээ надад бол наач аюу тийм сонирхолтой гой санагч. Ягаад тэгэхээр нөө боловсрол гэдэг чинь нэг тийм эко тогтолцоо байх хэвээр. Энд чинь ургаж идэг, төлжж идэг. Доороосоо ингэж ургаж төлж гарч ирэл гээ дээшээ ургаж явах хэвээр шүү дээ. Гэтэл ингээ дээрээс нь орж ирсэн хүмүүс ингээ орж ирчээ тэгээ алга болчдөг байж болохгүй байгаа байхгүй тий. Ингээд тогтмол ингээд урсгал явагдаж явах хэвээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо оюутнууд бол угаасаа тухайн цаг үеийнхаа мэдээллийг тэгээ дээрэс нь нэг академик мэдээлэлээс оцрог баш. Манай монголчин яадаг тэр айгүй сүрхэн академик мэдлэг боловсрол ингэж олж авчингуудаа гараа зүгээр нэг бахан хэрэггүй ажил хийгээд нөгөө нэг академик мэдлэг ашиглахгүй ингээ хичиж байгаа байхгүй те. Гэтэл тэр чинь цоо шин дээр нь халуун дээр нь ингээ оюутнуудад нөө сурагчдад ингээ заагаад өгчих юм бол тэр сурагчдад бол илүү тийм академик талын хэтэрхий практик тал юм биш академик талын мэдлэг жинхэнэ боловсрал авах гэдэг шүү дээ. Тэгэхээр би бол оюутнуудыг нь сонгох юм байна. Тийм. Одоо тэгээд наадха Монгол улс дээр аваад ирэл л да. Цөмөрөө тэгвэл дэлхийн юм байгаа юм байна. Цөмөрөө дижитал технологийн боловсролыг хүүхдүүдэд өгье. Хэнийг бэлтгэе? Цөмөрөө хэнийг бэлтгэв? Одоо энд ингээд за бити имзэглэр 50 настай, 55 настай, 40 настай мэдээлэл зүйн багш нарыг бэлтгэх юм уу? Эсвэл яг энд байгаа 20 настай, 21 настай тархин жинхэнэ юм хүлээж авах чадвартай ийм хүмүүсийг бэлдээд хүүхдүүдэд заалгах юм уу? Та боловсролын яамны сайд байл юу гэнэ? Тэгээ оюутнуудыг сонгож шүү. Тийм үү. Тэгэхээр энэ бол угаасаа яг энийг заая л гэж бодож байгаа бол хүмүүст хүргий л гэж бодож байгаа бол биднэрт угаасаа л гарцсан оюутнууд л байхгүй юу? Мундаг сурдаг, онц сурдаг, хичээнгүү энэ хүмүүсийг л ажилуулах хэрэгтэй. Энэ хүмүүс чинь бас ингээл кодингийн талаар нь бол электроникийн ангийнхан ч заагаад өгчөн, cyber security ч заагаад өгчөн ингээд хамгийн их олон хүүхдэд гэхдээ бага ангийнхан бүгднийг заагаад өгчөн. Тэгээд дээшээгээ ингээд салбарлаад явах юм бол роботикийнх нь одоо хичээлийг электроникийн ангийн, роботикийн ангийн багш нар нь л илүү сайн заах байхгүй. Тийм байна. Тийм. Тэгэхээр эн чинь бас
амар том сэдв байгаа. Амар том сэдвийг чинь нэг хүн бүгдийг зааж чадахгүй. Тэгэхээр ингээд олон багш нар нийлж иж энэ чинь сэдвээр нь ингэж авч иж ингэж орно. Тэгэхээр манайх бол ерөөсөө ийм л юу одоо ажилчидтай. Тэгээд би бас энэ багшлах гэдэг одоо ажлыг ийм хүмүүсийн дур сонирхолтой ажил болгоё гэж бодсон. Тийм учраас манай цалин бас айгүй өндөр байдаг. Цагийн 24,000, 12-оос 24,000. Тэгээ манад одоо багшилсаар хагаад ингээ 3-4 жил багшилсаар хагаад одоо төгсөөд энэ сайн скорын одоо систем инженер болсон инженерүүд байна. 3 инженер багш. Тэр 3 инженер багш цагийн 30,000 төгрөгөөр зааж байна. Тэр хүмүүс чинь бас ингээд академик мэдлэгээс гадна яг инженерийн ажил дээр юу болж байгаа талаар зааж өгч чадах байхгүй. Энэ хүүхд одоо ингээл багшаа надаар ингээл for loop бичүүлээлах юм, бодлуулах юм чинь ямар хэрэгтэй юм гэхэд тэр багш нар шууд компьютер гаргаад за би энд чиний кредит скорыг ингээд үнэлдэг ийм модуль хийцэн байна. Чи энэ хэсгийг хараад таньж гинөө те. Одоо бичиглэлийн л өөр болохоос чи энийг таньж гинөө. Энэ чинь чиний бичээд байгаа for loop байгааз ийм юм байхгүй бол энэ код ажиллахгүй шүү дээ. Гэт тэгэх юм бол энэ чинь жинхэнэ яг утга учирыг нь гаргаж өгч чадах байхгүй. Академик дээрээс нь практикл ийм байх юм тий. Nice. Юу за танад ямар ч ажилтнаар орохын тулд оюутан болох хэрэгтэй байна. Оюутан болъё та. Ярамгтай ажиллахын тулд инженерээ бас хийдэг байж болно. Инженер багш нар гэж байгаа. Инженерээ хийдэг байж болно. Цалингаа ингээд нээлттэй зарлцдаг бас Монголд их сонин соёл шүү. Энэ бас өрмөц шинэлэг соёл байна. За энэ дараа нэг асуумаар байгаа юм болохоор танах тэгээд заавал танхимаар орох юм уу? Тэр онлайн сүүлийн үеч одоо онлайн мод болоод байгаа юм шүү. Тэр чинь ковид мовидаас ч хааш та зөндөөл сургуулиуд хампуурал тий бараг л энэ танхим махинаас айдаг болцсон. Энэ тэр юм одоо би тэгж ойлгоод байгаа юм. Танах ягаад ийм танхимыг сонгож байгаа? Юу наад чинь бас амар тийм гоё асуулт. Та ер нь ягаад ийм гоё асуултууд асуугаад байна. За тэгэхээр би өөрөө бас багшилдаг байсан. Австралид 20 орчим 10 жилийн сургуулиудад нь бол явж багшилсан. Би чинь компьютерийн нөгөө хардвер талдаа тэгээд нөгөө фирмверийн код бичдэг талтаас болохоор би электроник роботикийг төлхөө заадаг байсан. Тэгээд Австралид ч нэг нэлээд хүүхдүүдтэй 2 жил багшиллаа. Энд ч ирээд бас багшлаа. Тэгээд ковид үеэр би ч бас онлайн орж үзсэн. Тэгээд ер нь бол онлайн орно гэдэг чинь угаасаа л худлаа юм бэл. Яг тийм. Яг ингээ Монгол ахуй дээр ороод ирэх юм бол ийм байхгүй. Онлайн орлоо. За хүүхдүүдэд камера өгөөрэй. Тэр чинь ангид чинь ингээд багш нарт амар олон Q өгдөг байхгүй. Нэг юм яриад дуусангууд нэг хүүхдээ хараад за энэ яг ойлгосонгүй. Царайнаас шууд. Тийм шууд царайнаас уншигдчихэж байгаа байхгүй тэр хүүхд чинь. За энэ яг ойлгосонгүй. За манай эн чинь юу илээ хөлбөмбөг сонирхдаг лөө. Хөлбөмбөг сонирхдаг бол нэг энтэй нь холбоод энэ дээр дараа нь очиод ингээд тайлбарлаад өчигэл ингээд дотор чинь ингээд анги дотор зөндөө юм болж байгаа шин. Тэр нэг ингээд байхгүй болчихно. Хүүхдүүд бүгдээрээ ингээд юу өгөхгүй. Тийш камера шүү дээ. Тэр нэр сонд яг гэдэг юм бол. Тэгэл тэр чи ард нь хүүхэд дүү мөн ингээд нүцгэн тий явж байгаас тий. Тэр бандажчгүй тэгэл дүү мөнгүүгээл ээж мэж нь тэнд ингээд гурил мөрөл нухаалн тэнүүгээр яваал тий. Тэгээ ингээд юу асуулт асуухаар ангид ингээд асуулт асуунгууд шууд хүмүүсийн нүд ингээд илт байгаа шүү. Хариулах гад ингээд ингэж байгаа хүмүүстэй бодож байгаа хүмүүстэй цаашаа ингээд битгий гэсэн тий. Тэгэхээр тэр мэр чи ямар ч ингээд мэдрэмжгүй болоод эхэлж байгаа байхгүй. Тэмүүт чинь ангийн уур амьсгал мэдээж ингээд та бодод үзэлтэй багш чинь юм асуусан чинь та ингээд нуугтаад ингэж яхад чинь босоод хариул гэдэх юм бол дургуй л байна шүү дээ. 2 3 тэгээд ингээд ирэх байлна шүү дээ. Тэгж яхад надад ядаж тийм нөгөө нэг харилцааг нь Q-г нь өгөхгүй байх л би хүүхдэд сурсан үг мэдэхгүй. Асуулттай үлдсэн үг мэдэхгүй. Яг хаанаас сурсныг мэдэхгүй. Ингээл ерөөсөн хамаг юм нурчиж байгаа байхгүй. Тэр ингээд би заасан болчихж байгаа. Тэгэл нөгөөт нь алхасаар дараагийн өгч. Тэгэхээр ер нь бол би яг дан онлайныг бол ер нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тий, би ч ер нь адилхан л байна. Сая би бас нөө мост зөвөр юугаар иргэнээр бүртгүүлээд идсэн хөх. Тэр нөө оюутан бишэрнээ бас ингээ мөнгөдлөөд үдчих болт юм байлээ. Тэгсэн чинь яг онлайн дээр нь таарад. Тэгсэн чинь би бол ингээд хүсэж байгаа тэр байгаа шүү дээ юм тий. Community тий. Тэр бас багшаас гадна тэр оюутнуудын цог байх нь надад гоё байгаа шүү дээ. Яг ийм сонирхолтой одоо би квантын мэдээлэл зүгээ хичээл өгчээсэн байхгүй. Ахир зөв. Тэгээ ийм гоё одоо хичээлийг сонгож суралцж байгаа оюутнуудтай ингээд царай гараад сон юм яриад те хичээлийн дараа үлдээд гой юм яриад ингээ байх юмсан гэж бодоод ингээд орсон чи онлайн болоод тэгээ тэр надад нэг тийм жоо онцгой санагдсан. Нэрэн гэсэн бүгдээрээ л ингээд камера хагаал багш нь ингээ камера нээж хэлсэн чинь ингээ бүгдээрээ хаалт чигээр ингээ л үжиж юм билээ. Харин тийм онлайн сургалт бол нэг жоо хэцүү юм билээ. Тэгэхээр тамхиар орж байгаа нь үнэхээр үн цэнтэй амьд харилцаа гэдэг чи одоо бас одоохондоо бид нар орлуулж чадахгүй шүү дээ. Тэр технологи хичнээн мундаг хөгжиж байна. Таны бас хэлээд та тэр community гэдэг чинь амар чухал байхгүй. Тэнд код бичдэг хүүхдүүдтэй найзлна гэдэг чинь л одоо
өөрөө тэр хүүхдийн цаашдын ямиг тодорхойлж байгаа байхгүй нөө амар лаглаа үгнүүд өгдөг штэ тий чи надад 4 найзаа харуулчих би чинь ирээдүг хэл энэ гэлтэй тэр чинь бол үнэн штэ тий яг үнэ тий найзууд нь нийлээл одоо ийм жишээ байгаа байхгүй та нэг 5 багт найзалдаг заяа тэр 5 чинь маруужин л ярьдаг 24 долоо маруужин юугаа хийх үү хідэн градус татгалах уу ямар амт хийх үү ерөөсөл тэрнийг ярьдаг хүссэн үсээгүй та маруужингийн эксперт болох тийм үү тийм шүү дээ. Орчин тийм байгаа. Тийм, орчин тийм байгаа болохоор тийм. Тэгэхээр эн чинь бас код бичдэг хүүхдүүд байна, хамт тоглоом хийдэг, тэрнийхэн тухай ярьдаг ийм community-д орно гэдэг чинь өөрөө бас амжилтынх нь үндэс байхгүй юу? Тийм байна. За хоёлаа дараагийнхаа хамтран ажиллагчийг танилцуулчаад өргөлжлүүлээ. За спортын хувцсыг Америкаас ураатай Заяас спорт шоп гэдэг газар оролцож байгаа. Газар ч гэжтэй одоо манай нэвтрүүлэгчүүд одоо нөгөө түрүүн аялал зохион байгуулах байгаа. За буцаа яах маань шүү дээ тий. Хөл бөмбөг тайлбарладаг. За спортын хүн. Тийм яг үнэ. Спортын хүн өөрөө ингээд хувцаа бол мэднэ. Тий. Би бол одоо ч хэлбэл хөл бөмбөг мэдхгүй ч юм эсвэл ер нь спортоо мэдгүйсэн. Би бас нэг спортын хувцас аваад өмсчмөрөн гоё пүүз аваад өмсчмөрөн тий. Тэгвэл энэ хамгийн сайн мэдж байгаа хүн бол спортын өөрөө л байж таарна. Тэгэхээр бол бацаа яах өөрөө ингээд энэ янз бүрийн лаглаг брэндүүд байгаа. За Nike байна, Under Armour байна, Adidas, Vans, Timberland байна. Тэгээ North Face энэ одоо дандаа лаглаг том брэндүүдийг дандаа Америкаас нь дандаа авчирдаг. Тэгээ Англиас ч авчирд юм билэ. Тэгээ цаа чи өөрөө болохоор бүр яг жинхэнэ оригинал брендийн хувцснуудыг болохоор яг юм хямдралынхаа үед нь авчирд юм билэ. Тэгээ авчираа зарахаар одоо манад хичнээн ингээ те энэ тэр холоос ирсэн чисэн ов өрөг юм бэжж ингээ хямдхан тусдаг айгүй тийм гоё боломжийг олгох юм билэ. Тийм болохоор ерөөсөө Заяас спорт шоп босчоод энэ спортын хувцсыг бол авах юм байл шүү. Мэргэжлийн мэддэг хүн өөрөө шилд сонгоод тэгээд тэр нэг хямдралыг нь хүлээж аваад авсан ов өрөг ийм одоо ховорхон бараануудыг бол энд зард юм байлээ. За хаяг аршил нь болохоор Novotel гэж зочдуудлын зүүн урд нь Moise-ийн 4-р байрлал ирэх замд одоо энэ Заяас спорт шоп гэж шууд харагдаж байгаа. Тамаар баг хүмүүс зэрэгүр алхаж ирсэн хүмүүс л бүгд тэр мэдж байгаа бах төө. Тэгээд Facebook хаяг нь болохоор Заяас спорт шоп гэдэг байгаа. Тэгээ веб утас нь болохоор 88 тэг 09 88 тэг 9192 юм байл шүү. За ямар ч сан спортын хувцас авах юм бол бүгдээр ханаас авах хөх тэр Заяа спорт шопоос авах нь шүү дээ. Спортын хувцсыг Америкаас. За баярлаа. За хоёлаа цаашаа өргөлжлүүлэхдээ нэг сонин бас надад асуулт төрлөө л дээ. Одоо Монголд инженер хэрэгтэй юм уу гэдэг нэг сонин асуулт байгаа шүү дээ. Одоо жишээлбэл юу заавчлаар ийм тоглоом хөгжүүлдэг одоо танай хөтөлбөрийг зөөр ингээ хальт харахаар болохоор ингээл тоглоом хөгжүүлдэг. За дээрээс мөн электроник робот энэ төр гэл юмнууд байгаа даахгүй. Одоо би бол одоо нөө сургуулаа төгсчөөд тийм янз бүрийн электроник робот юмнуудыг үзэж байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд энэ өндөрлөгөөс харахаар болохоор 10 жилийн хүүхдүүд ер нь нэг одоо барах болов. Та нар ингээ заагаад идэг энэ арай ахтахгүй биш үү? За хөтөлбөрийг бол барна. Тэгээд одоо энэ гой төлөвлөд гарч ирэхийн хэрээр бид нар хүний тарих руу ойлгуулж ингэж юм чихэх боломж нь ихсээд байгаа. Одоо ингээл би хамгийн анх атомыг яг ямар холбоосоор би бинтэг холбогддог гэдгээс ойлгож чадахгүй байгаадсан байхгүй. Хиймлэр аюу юм. Металлын холбоос л гин, валент, ковалент холбоос л гин. Яагаад ингэж яаж холбогдчиход байгаа юм те? Яахаар энэ ч холбогдчиход тэг ингэж электрон нэнтрийн суглаад авчихлаар яхад энэ доотлынхоо орбит руу нөгөөдөл нь унаад байгаа энэ төр гэх. Тэгмэт би саяхан байжаад тэрнийг дахиад ингээд видеогоор үздэг байхгүй. Тэгсэн чинь зүгээр л нэг юм 3D анимашн байгаа байхгүй. Ойлгомжтой шүү дээ. Энд чинь хамгийн gravity эндээ байж байгаа хамгийн ойрхон руугаа бүгд татагтан тэгээд энэ дотроо хамгийн ойрхон орбит нь хамгийн цөөхнийг л хийж чадсан шүү дээ. Хамгийн жижиг орбит юм чинь хоёрхан л багтаан. Тэрнээс цаагуур байж байгаа нь болохоор арай олныг багтаан тий. Тэгмэт тэрний чинь ингээд анимашнээр үзүүлчихэнгүүт энэс өөр ямар ч арга байхгүй бодчихж байгаа байхгүй тий. Тэр чинь амар хурдан одоо 3 хэмжээстэй анимашнаар үзүүлж байна. Тэр чинь анханаас нь өөрөө 3 хэмжээс дотор байгаа зүйлийг бид нар цаасан дээр уулгачаар бүр ойлгохгүй байлаа гэж байгаа байхгүй тий. 20 жилийн өмнө хүнд тий нэг 8 дугаар ангийн хүүхдэд атом гэдэг ямиг заахын тулд 3 хэмжээстэй тэгээд байнга хөдөлж байгаа ямиг заахын тулд нөгөөтгий 2D самбар дээр зурж байгаа байхгүй. Нөгөө хүүхд нь нөгөөтгийг нь бодоод толгой дотроо хөдөлгөөд анимашн хийгээд амар удаж байгаа шүү дээ тэр чинь. Нэг бүтэн 40 минут болох гэдэг нь тий. Тэгэхээр 30 секундын анимашн үзүүлэхэд тэр хүүхдэд атом гэдэг зүйлийг ойлгуулчих болох гэдэг байна. Тэгэхээр одоо 80 дахин баг хурцсаад шүү дээ атом гэдэг зүйлийг ойлгохын тулд. Тэгэхээр бид нар энэ технологийнхаа хүчийг ашиглаад хүүхдүүдэд юм одоо ойлгуулах, сургах боломж нь нээлттэй болчиход байгаа байхгүй. Програмчлал гэдгийг одоо ингээл нэг
20 жилийн өмнө дахиад яхад хүн болгон компьютергүй. Тэгэл програмын юу байхгүй, платформуд байхгүй. Тэгэл нөгөө нэг байлаар хард дэлгэцэн дээрээ C-ийнхаа кодыг хичээл компайлдал нөгөөтгнийх олигтой ч юм харуулахгүй нэг юм юу л байгаа шүү дээ. Консоль дээр хитэн тэмдэгтэл байгаа шүү дээ. Тийм л юм байсан. Одоо тэгэнгუთ яаж н амар гоё флаши юмнууд гаргаж ирэл манай хүүхдүүд Супер Марио тоглоомыг зүгээр хийчих жоох. Тэр нь тэгээ код нь ингээ блокоор ийм хөөрхөн хүүхдүүдэд за инк юм бол тэг ингээ ингээд үзэж харсан ч гэсэн хажуу талтай юм видео үзэж байгаа юм шиг юм дэлгэцтэйгэр тэгэл манай хүүхдүүд тэрнийг нь хараад хийгээл өөдөхгүй дээрэс нь ингээд одоо зарим тохиолдолд 3 дугаар ангийн хүүхдүүд бид нарт яг хичээл гэж боддгоо шүү дээ. Манай тоглох чинь гэж ирдэн. Бид нар аваар нинжа байгаа шүү дээ. Ингээд толгоороо ингээд мэддэхгүйгээр мэдлэгч ихэд тий код тоглож ил гэж ойлгоод байгаа байхгүй юу? Ер нь тоглоом шиг тэр scratch энэ чинь шал тоглоом шиг юм байл шүү дээ. Айгу хөөрхөн царай мөрөө тий. Харин тий. Нэр тийм юм. Миний бодоодсэн чинь тэр хүн надад хүн цаагтаадсэн. Одоо миний тэр үеийн л одоо боловсролын одоо entertainment боловсролын арга механизм тэр технологи нь айгу хоцрогдсон 2D хавтгай цаасан дээр одоо анимашн байхгүйсэн болохоор л тэгээдсэн шүү дээ. Яг технологи нь өөрөөр нөхшөөрөгдөөд боловсрол нь өөрөө ингээд бас ингээд дэшээ цойлоод илүү хурдан болоод яваад тахаар уус 10 жилдэн зах боломжтой л болж байгаа юм. Харин тийм айгүй боломжтой болж одоо нөгөө бид нар чинь багш нарын одоо нэг юм юу гэдэг вэ одоо онгойч гэх юм уу гэд хүүхдүүд яг ингээд гэрийн даалгавраа гэхээр хийдгүү. Тэгэхээр тоглохоо бойл гэхээр бойлдгүү. Гэрийн даалгаврыг тоглоом шиг болгочих юмсан гэд. Тэгээд тэгсэн чинь болохын хувьд бол болцсон байхгүй. Тэгсэн чинь хүссэн юм хүзүүгээр орно гэд нөгөөдүүл нь даалгавраа ихэ болохоо байлаа. Даалгавраа ингээд битүү игээд тэгээд нөгөө нэг яг сурах хэрэгтэй юм сурахгүй гэд амар олон үе муй давцсан те. За 1 2 3 дахь үеийг давчаад ирээрэй гэдэг чинь 3 бодлого бодчод ирээрэй гэсэн үг байхгүй. Тэнгууд нөгөөдөл нь ингээд 10 20 үе муй давцсан. Дуусгаж уусгацсан. Хичээл айлын дуусгацсан. Харин тийм тиймэрхүү байдлаар ингээд ирээл эдийн хөгжилтэй юмнууд бол байна. Тэгээд та инженер яг ингээд хэрэгтэй мүү гэдэг байгаа шүү дээ. Энэ бас тийм ээ тий. Ер нь асуух ёстой л асуулт гэхгүй амар логикл асуулт гэхгүй. Бид нар Японоос бүх машин аваад ирчихсэн. Apple-аас бүх утаснууд аваад юу худалдаад авчихсан. Импортлж чинь тий. Тэгээд одоо гэтэл дөнгөж сая Солонгос уттай зам тээврийн ослыг дроноор юу бүртгүүлээ гэсэн хилцээр хийж мэж ингээл тэгж байгаа байхгүй. Тэгэхэд яг тэр компаниг би байгуулсан байгаа байхгүй. Уг нь бол 12 сараас хойш ингээл хилцээр нэг л. Тэгмэд дандаа гадны юм дээр бид нар одоо найдаж амьдэрч тий. Тэгээд Монголын инженерүүд нь юу их таана байна. Монголын инженертэй боллоо гэд тэгвэл яах юм? iPhone-ы өрсөлдөгчийг бид нар Монголын инженерүүдийг iPhone-ы өрсөлдөгч утас хийх юм уу? Хийлээч гэсэн хин ч авахгүй шүү дээ. Ягаад гэвэл Монголд юу хятадаас илүү хямдхан үйлдвэрлэж чадахгүй юм чи. Тэгм чи инженер ер нь хэрэг байгаа юм. Тэ? Харин тий. Хэрэг байгаа юм уу? Хэрэг байгаа юм уу тий? Toyota-гаас илүү лаг машин үйлдвэрлээд юу тэгсэн ч гэсэн бид нар амар л үнэтэй л зарна шүү дээ. Одоо хүмүүс нь цөөхөн юм чинь тий үйлдвэрлэлт их цөөхөн. Тэгээд бид нар тэртээ дөрвөө Toyota-гаас илүү лаг машин гэдэг дэлхийд дээр зараад лаг болж чадахгүй оронд инженер яг хэрэг байгаа юм уу? Энэ бол амар логикийн хувьд бол зүг асуулт байхгүй. Гэхдээ манай 1-р курсэд Queensland-ийн одоо сургуульд 1-р курсэд ингээд гой юм кейсүүд ярьж өгдөг байхгүй. Тэрэн дээр нэг юм кейс ба. Нэг Африкийн ядуу буураа оронд 5 инкубатор бэлгэлсэн. Одоо нөгөө дотоод төрсөн хүмүүсийг дулаан ингээд байлгадаг ийм инкубатор бэлгэлсэн. Дараа нь очиод үзсэн чинь жилийн дараа нөгөөдөл нь бүгд ашигланаас гаргасан хэрэглэж байгаагүй. Тэгээд яг үтсэн чинь жижигхэн нэвтрүүлүүд байсан. Нэг засч чадаад байгаа юм байхгүй. Тэгвэл бид нар яагаад засаагүй гэхээр амарлаг хайтек юм. Тэгээд тэрнийг нь болохоор одоо амар үнэтэй засгаж байгаа бүр өвд айчвал бүр л яг л ингээл хайцсан. Тэр улсад инженер хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь дараа нь одоо тусламж үзүүлж ирсэн хүмүүс нь инженерийн шийдэл хайгаад окей тэгвэл бид нар яах ёстой юм бэ гэд тэр улсыг судлаад тэр улсад хамгийн их явдаг зарагддаг машины дангаар нь инкубатор хийгээд өгч байгаа. Тэр инкубаторыг эвдрэхт нь штэ дурын машин засварын механик ирээд засж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр инкубаторууд нь хайтек биш ч гэсэн хүүхдийг бол амьдруулна ойлгомжтой. Тэгээд дотооддоо бүгд өөрсдөө засж байгаа байхгүй. Сэлбэг нь байж байдаг. Тийм учраас тэнт чинь инженер энд нь хэрэг болоод байгаа. Бид нар iPhone-ыг унгаагаад iPhone-тэй өрсөлдөхөөс илүү бид нар дотоодынхоо өөрсдийн асуудлыг шийдэж чаддаг болох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэ? Гадаадын
том Philips руу за одоо цөмөр жишээлбэл ингээл харъя л да сая нүгээр Philip гол үерлээл ингээл чинь бид нар зүгээр учир утгагүй юм цементнүүд очиод үрчиж 200 жилийн өмнө тэгсэн чинь ингээ хөдөлдөг юм далан малан хийцэн л байгаа байхгүй. Тийм үү те. Тийм ус нэгсэн гот мэдээж нөгөөт нь дэшигээ хөвөө гараад ирнэ тэгээд. Оо. Тийм хийцэн л байгаа байхгүй. Тэрний чинь яа бид нар хийчихдэг юм. Тэгвэл бидний Монголын ийм petty little problems тэ нэг юм хөгийн асуудлуудыг global team Philips, Samsung энэ төр орж хийж өгөхгүй байхгүй. Тийм шүү дээ. Тийм. Монголын зам тээврийн одоо замын аимшигын байдлыг шийдэхийн тулд бид нар зүгээр гэрлэн тохиогоо яг зөв ажиллаж байгаа юм манай гэрлэн тохиог яг зөв ажиллаж байгаа. Тэ зөвхөн Монголын гэрлэн тохиог зөв ажиллаж байгаа. Одоо бидний зан чанар чинь ондоо байгаа шүү дээ. Улаан гэрэл асч ивэл ганц хамгийн уртлын машин улаан гэрэл асч ивэл явчихад шүү дээ. Тий. Тийм үед бидний гэрлэн тохио яг ингээд энэ улаан насангууд шууд энэ ногоо настдаг зөв ч юм уу буруу ч юм. Тэрний чинь инженерүүд нь судалж шийдэх ёстой байхгүй. Манад ер нь амар их юм хэрэгтэй. Тэгмээд одоо ингээд бас манад л нэг хичээл төр 4-р курст үзчихсэн. Үхрийн юм нөгөө нэг үл үзэх тарч хашаа гэдэг. Тэгээ ингээд хүзүүнд нэг юм жижигхэн юу чип зүүцэн. Нөгөөт нь хөдөлгөөнөөр цэнэглэгддэг. Зайн дуустгүй. Тэгээд энэ нөгөө нэг хашаанаасаа гарах гингот нь жижигхэн тогцогчдөг. Тэгэл нөгөөт нь үсрээл буцаагалдаг шиг. Rolex юм уу? Хөдөлгөөр цэнэглэгддэг. Тэгээд тэр нөгөө нэг газрын зураг дээр ингээд тавьсан GPS координатаараа тэндээс ингээд явж болохгүй газар руу орох гингот нь жижигхэн тогцогч нөгөөт нь буцаа үсрээ ороод. Тэгэл ингээд тэнгууд одоо ингээл хоёр азраг мазраг хоорондоо тааралт болж тоо манай хөдөө талд жалан болж байгаа шүү дээ. Үхэж байгаа шүү дээ. Хоёр азраганд зүгээр тийм азрагнуудтай л хүзүүний юм хийгээл зүүчил та. Өөр юмтай ойртонгуудтэй нэг 30-40 м ойртонгууд тогцогддог. Тэгэл хоорондоо тэр багч өөр зөв юм шүү дээ. Юу тэр юу яаж байгаа вэ? Нэг ферм дотор 3-4 бух амьдруулад байгаа. Нөгөөдөл нь хоорондоо ингээд нөгөө зодтолтод идэг болохоор тэрнийг бас ингээл яг geofencing болоод юуг нь яатсан зөө. Тог зөхөд ангууд нөгөөд нь хоорондоо ойртох болсон. Тэгээ би нэг хараад байж гэдэг. Тэгвэл амт бол дороо сурна шүү дээ тий. Reinforcement learning гэдэг чинь тэр үстэй тий. Энтэй ойртол тог зөхөд ингээд болж байгаа. Тэнгуут энэ хөдөө манай Монголын проблем чинь манай Монголын проблем баггүй. Тэднийг бид нар шийдэж болж шít тий. Энэ адуунууд хоорондоо ингээд сайхан юу азрагнууд хоорондоо зодтолтод байхааргүй болох гэж гэдэг юм уу тий. Тий шүү дээ. Тэгэл энэ бас юм жижиг юм зөндөө л одоо бидний шийдэх цаг үеийн одоо бид нар чинь хачин нөхцөлд байна. За дээрээс нь хот суурин газар чинь төрөүний нөө улаан гэрэл асахаар бид нар чинь улам хаазаад арддаг шүү дээ. Ер нь бол яг эсрэгээр. Тэгэхээр энтэн зориулсан шийдэл мэдл байгаад баймар байгаа. Одоо энэ скутерийн тэрэгц ер нь яаж шийдэх юм? Батарей материйг яаж шийдэх юм нэ? Наа чи өстө нэр яг бодмоор юм байна. Бид нар заавал ажлын байр ингээл бодоод идэг. За яг ядаж бид нар бол яг нэг гадаад руу инженерээр явхад бол танахаас гарсан хүмүүс бол шууд ингээд явчихж байгаа бох тий. Яг чиний кейс явж штэ тий. Аль хэдийн нөө 10 жилдээ болно суур яг тэр гадныхаа digital technologies гэдэг хичээлээ үдцэн очиж байгаа болохоор бэлэн очиж штэ өрсөн. Хоёр талаар яг наад чинь өрсөн айгүй зөв үнцэг байна. Бид нар өөрсдөө асуудал инженер хүн чинь асуудал шийддэг болсон. Сүүлдээ ингээд алхах барьсан бүх зүйл хадаасны толгой шиг харагддаг гэдэг шиг асуудал шийдэж чаддаг болсон байхад бол бүх зүйл асуудал шиг л харагдаж шүү дээ. Тэгээд энийг яаж шийдчих вэ? Энийг юу шийдэж болох боломжтой юм шүү. Наа чи бас айгүй гоё үнцэг санагдлаа. Ийм учраас бид нарт одоо инженер хэрэгтэй. Өнөөдрийн сэдвээ ингээд за би явлаа гэх юм. Болчлоо гэдэг. Тийм ээ. Гэтэ танах ч бас бүр за инженер тэр чин за яг Монголд инженер юуны криптографийн тэр хичээл явж байсан. Би ихтэй буруу харсан уугүй. Facebook чинь юун дээр харж байсан чинь криптографийн гэсэн явж байсан. Хичээл байсан уу эсвэл тэр зүгээр нэг нийтлэл байсан уу? Танах ч бас нэг сайт руу ороо харсан ч баг юм вики шиг блогтой юм билээ шүү дээ. Тэрнийхэн зүгээр нэг нийтлэл явж исэн болоо. Криптограф заадгүй. Аль нь? Заад юм уу? За юу байгаа? Манайх T-Education гэдэг вебсайт бол зүгээр л нэг юм сурагчдын юм бэлтгэдэг одоо бүртгэдэг хичээлээ орж үздэг. Манай тэгээ sales-ийг хийдэг ингээл танилцуулах сайт биш байхгүй. T-Education гэдэг вебсайт руу ороод мэдлэг гэдэг рүү дараад үзэх юм бол одоо бараг 1000 орчим ийм нийтлэлүүд байгаа. Шинжлэх ухаанч нийтлэлүүд. Тэгээд ямар ч шинжлэх ухааны одоо нөгөө нэг мэдлэггүй физикийн мэдлэггүй хүмүүсээс ахуулаад бүр их сургуулийн холбогдох чиглэлийн оюутнууд хүртэл мэдлэгээ авах хэмжээний ийм өргөн цар хүрээнд бид категориор нь ялгцсан. Тэгээ байж байгаа байхгүй тий. Бараг 1000-аад нийтлэл байна. Тий, бараг 1000-аад нийтлэл байгаа. Одоо утгагүй 1000 болчихноо бид нар өдөр болгон л оруулдаг. Nice. Тий. Тэгэхээр нэг нь бол тийм. Нөгөөхөр бол бид нар бол юу зааж байгаа. Энэ cyber security-гийн хичээл дээр бид нар яг Kali Linux дээр одоо шифр тайлдаг тий. Одоо пассворд cracking-ыг гаргаж
хакер үлдээд байгаа юм шүү. Тийм хакдаг тийм хичээлүүд бол ордог байхгүй. Аюултай хөхтөө тэгэлдэж байгаа байна та нахчихсан. Тийм тэр чинь бас ингээд тархины бас айгүй гоё том дасгал шүү дээ өөрөө. Тийм. Арай квантын компьютерын тэр орох юм биш үстэй. Хөтөлбөр дээр чинь Юу одоо квант компьютер чинь бид нар юунд хэрэгжилж эхлэегүй шүү дээ. Яг одоо эмуляторууд нь бол гарцсан тий. Одоо мөнгө төлөөд аккаунтаа нэгээд кубитээр ингээд нөгөө параметр бичдэг. Зарим хөөрхөн жижигхэн нөгөө нэг дээр үеийн тоглоомууд ч одоо квант компьютер дээр бол ингээд эмулятор дээр нь бол яваад байгаа шүү дээ. тоглож болдог болсон. Тоглож болдог молдог болсон тий. Тийм үед нь бид нар би бас бодлоо 12 дугаар анги ангид норохт нь ангийнханд нь тийм юуг нэгээд өгчээ те qubit гэж ямар юм бэ те нэг тестер маягаар ингээ qubitтэй байх юм бол яаж програм бичдэг энэ гэдэг нь бодож хэрвээ үнэхээр квант компьютер юундаар хэрэглээнд нэвтрээд гараад тэрэн дээр код бичдэг хэрэгцээнд байх юм бол бид нар тэрнийг оруулна. Prompt engineering гэдэг хичээл байгаа гэсэн шүү дээ. AI энтрийн хичээл орж байна уу? Химэл оюун ухаан нэг neural network энэ гэл deep learning, reinforcement learning гэл. Тэ юу манайх болохоор яг AI engineering одоо тэр tune enter хийдэг хичээлийг нь бол одоохондоо л оруулаагүй байгаа. Яагаад гэвэл бидний одоо суур бол яг бэлэн биш байна. Дээрэс нь бас цаг байхгүй байна гэд ер нь бол тэрнийг төр хөтөлбөрөөс хассан байгаа. Гэхдээ ирээдүй яаж ирэх юм бол мэдэхгүй шүү дээ. Энд чинь бас юм одоо хамгийн гоё юм нь би дараа жил юм уу тэрний дараа жил хөтөлбөр ямар ахыг би одоо мэдэхгүй байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ би чинь нөгөө нэг аль болох хурдан реакцлж болж байгаа юмнууд дээр нааш нь оруулж ирсэн үхэхээс шил би ингэж бодсон учраас гэх юм бол шал дэлийн нөгөө зүг рүүгээ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэр хэрэгцээнд байгаад их сургуулиуд те ийм юм хийж чаддаг. За нэг юм жоохон машин learning нэг жоохон ийм дата сет дээр трейн хийж чаддаг хүүхдүүд хүсэж байгаа юм бол би тэр нэг юм бэлтэж өгнө. Nice. Одоо тэгэл нөө сая Microsoft энэ чинь quantum computer энэ гаргаж ирээд одоо гинт бүүн болчих юм бол тэгэл эх жилийн хөтөлбөр дээр ороод ирэх юм шүү дээ. Харин тийм тэгэн шүү Nice. дээ. Хэмэл оюухан ч нөө quantum computer чинь хамаагүй ороод ирэх юм. Сансар окторго пууж хийдэг мэдэг гэдэг нэг өмнөх нэвтрүүлгээр ярилуу яалаа. Танах ч бас тийм хийдэг үү? Гүү. Юу сансар окторго пуужингийн юмнуудыг бол хийхгүй байгаа. Сансрын 7 хоногт бол бид нэр орсон. Гэхдээ одоохондоо бол яг нөгөө Монгол шинэ компани байгаа байхгүй. Гэхдээ яг юм гоё backyard энтертэй юм том сургууль шиг юм юутай болох юм бол бид нар тийм пуужингийн юм уу зохион байгуулах боломжтой. Одоо яг Австралид би багшилж исэн гэд намайг ингээд юу хөдөлж оруулсан манай Австрал нэг найз байхгүй. Бас бид хоёр нэг курсын. Тэгээд хичээлийн гадуур нэг юм группт ороод Австралийн юм нөгөө нэг пуужин хөөрөгдөг юм тэмцээнд ороод ялцсан заяа. Тэгээд тэр хүүхд юу исэн бэ гэхээр манай найз болохоор пуужингийн нөгөө нэг удирдлагын систем юм. LoRaWAN ашиглаад нөгөө нэг жоохон дээшээ хөөрөн уут ингээд доошоо хидэд хөөрч ийм байна, агарын температур тэд байна гэдэг юмнуудыг хийдэг. Тэгсэн чинь пуужингаа хөөргсөн чинь нөгөөт нь тасраад ажиллахаа болсон заяа. За. Тэгсэн нөгөө нэг юу пуужин тэр чигтээ орбит руу гарцсан. What? Тий. Нам орбит дээр одоо ингээ хог болцсон эргэл байж байгаа гэднийх. Буц бууж ирээгүй. Йоо, тойрог занд оролцсон. Оруулсан. Манай сургуулийн яшаанаас. Яарэ. Оюутан гэсэн үг сурагч гэсэн юу л оюутан тий. Оюутан тий. Юу 3 дугаар курст тэгчихсэн. Оо nice гоё юм биш. Тэгээ танах тимтэй болчиход бүр гоё юм биш. Тийм бид нэр сансарт гарцтай болох нь шүү дээ. Харин тийм ингээд боловсрол чинь жилийн их тусам ингээд ойртоо амарсаад байгаа байхгүй. Одоо 3 дугаар курсын оюутнууд тим юм хийдэг байсан бол эн чинь орбит руу юм гаргана гэдэг чинь амар том дийл. Харин тийм 40 жилийн өмнө орбит руу юм гаргах баг эрдэмтэн чинь харин тийм хэцүү шүү дээ. Тэгэхэд одоо 40 жилийн хойно энд орбит руу оюутнууд нийлж санаандгүй. Тийм юм аа тэр чигт нь явуулаа алчиж байгаа байхгүй. Тэгэхэд одоо 10 жилийн дараа орбит руу юм шийддэг бол ингээд юу easy болно. Улам л easy болно. Улам л хүмүүсийн юм чадах их л болно. 10 жилдээ пуучин хөөргөж чаддаг болсон, орбит руу гаргаж чаддаг болсон. Тийм орбит нь нөгөө нэг хогоо дийлхээ байлцсан тий. Пуучин гарахын гут нөгөө нэг 18 дахь сургууль мургуул гэсэн нэг юм алга болцсон тийм юм уу явж яхна шүү дээ. За өстой гоё юм бэ. Тэр дижитал технологи гэдэг хичээл бол орж эхэлж байгаа нь бүр айгүй гоё. Яг хуу манай яг үндсэн одоо сургуулиудын хөтөлбөрт орж ирэх үтсэн. Ингээд нэмэлтээр ч хамаагүй ингээд дэлхийн хөгжлийг чирж оруулж ирж байгаа. Танаа T education сургуульд бол заавал баярламаар байна. Тэгээ инженерүүд ямар одоо хэрэгтэй гэдгийг бол би одоо ингээ баг шүн тэгээ нойр хөрөхгүйгээр ингэж бодож хонох баг төлөвтэй нэрээ тийштэй гэж бодоо. За ингээд хөрөлтөж ирээд бид нар тийм сонирхолтой мэдээлэл хуваалцсан. Билгүүндээ баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3
107 хос дэлгөөнөөр хүлээн авч сонслоо. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас ураатай Zaya Sport Shop, таны аялыг бид орлын ураатай A-Star Mongolia хамтран ажиллаа. За баярлалаа. Баяртай. За баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.